Сайн байцгаана уу? Урам харилсан бүх хүмүүстээ маш их баярлалаа. Та бүхнээсээ маш их урам авсан болохоор цаашдаа илүү их хичээх болно. За ингээд аним руугаа орцгоё. Хичээл дээрээ цаас янзлаад сууж байхдаа отооныгийн хэлсэн үгнүүдийг бодоод жоохон ч гэсэн найдвар төрөөд бодол болоод сууж яхад нь отооны цаасаа тэгшилж үдсэнгүйгээд уурлаад идэг. Нобочан Валентин төхөж байгаа юм чинь отооны шоколад өгөөч гэхэд нь Риса хэрв шоколад өгвөл дахиад авахгүй бол яана гэд санаа зовоод байдаг. Отооныгоос өмнө жил чамд хэн нэгэн шоколад өгсөн үү гэхэд нь отооны тоглолт үзгээр ирдэг охид өгсөн. Гэхдээ тэр хэд зүгээр л ёс төдий байсан гэж юм. Яаж мэдсэн гэхэд нь багт нь шинэ гишүүн орсон чинь отооныг мартсан гинэ. Тэгээд одоо бол заавал нэг хүн өгнөгээд Рисаг ичээгээд авдаг. Риса шоколад харж байгаад Харука Котобукортой таарад хамт шоколад хийхээр болдог. Харука надад шоколад хийж өгөх юм уу гэхэд нь Риса "Өө тий, өгнө гэхэд нь Харука дахиад намайг мартсан юм уу гэд гомдоод байжсэн чинь Харука чинь найз охинтой байдаг. Бүр 7 найз охинтой байж таардаг бөгөөд хэрв олон найз охинтой болоод туршлага их суучаад хизээ нэгэн цагт Рисатай үерхэн л гэж авдаг. Тэгээд тэр хэд нэг газар орж суугаад жоол юм ярьж сууж агаад Риса отоныг хаягдсан талаараа ярьдаг. Тэрнийг нь сонсон Харука бөөн ууралаад яхаа тайрцаж чамайг хайдیں۔ Гээд л уурлаад идэг. Дараа өдөр нь Харука ангид нь орж ирээд яаж Рисагаас татгалзаж чадаж байна гэд ангиар нэг хашгирахт нь ангийнхан нь ч сонсоод Рисаг хайцсан юм уу гэдэл энэ тэнд шуугастай. Рисаг үнэн ч юм аа гэж өрөвдөөд отоныг хэрцгий тэнгээр нь дуудаад отоны ч бас тэнд нэлээд юм бодож байгаа шинжтэй харагддаг. Отоны ч саг соголохгүй жоол юм бодоод сууж яхад нь Накао хажууд нэр цугаад чамд Риса таалагддаг юм уу гэхэд нь таалагддаг л гэж юм. Гэхдээ гол асуудал нь бол найз охин болвол үнсэлцэх хэрэг гарна. Тэгээд үнсэлцэх нь инээтэй биш үү гэд эд яриад сууж яхад нь Риса, Нобочан, Харука, Котобуки нар шоколадаа хийж байдаг. Риса хийсэн шоколадаа отоны өгөх гэтэл ёс төдий шоколад биздэй гэд ёс төдий гээ бодчихэд ихүү гэхэд нь Риса хайр шингэсэн шоколад амааргүй байгаа юм уу гэхэд нь отоны ёс төдий шоколад биздэй гэд ёс төдий шоколад гээ бодчихэд ихүү гэхэд нь Риса хайр шингэсэн шоколад амааргүй байгаа юм уу гэд ярилцаж байхад нь отоныг тасалжуулагч нь дуудаж таардаг. Тэгээд тасалжуулагч руугаа явсныхан дараа Рисач мөн араас нь явдаг. Араас нь очиод шоколадаа шидээд би чамайг сэтгэлгүй хэрцгий гэж бодож байгаагүй. Энэ бүгд чиний буруу бишээ. Чамайг татгалсан ч гэсэн зогсоог нь миний буруу гэсний дараа отоны шоколадыг нь нээгээд үзтэл Харука Рисаг түр гараад ирэх хооронд нь шоколадыг нь тэнийг тайрц гэснээр салцсан байдаг. Риса дээвэр дээр гараад сууж яхтаа Накаогийн хэлснээр отоны одоо болтол намайг эмэгтэй гэж харахгүй байгаа байх нэ гэд бодоод сууж идэг. Рисагийн шидсэн шоколадны хайрцагны ором нь одоо болтол арилаагүйгээд хэрэлдэж байгаад бүр чамайг шүүхэд дууднаа хүртэл дээрээ тулцсан байдаг. Ангийнхан нь ч харчаад яг л хэвээрээ гээд ярилцаастай. Котобуки бүр Рисад танаас татгалцсан юм чинь хүчээр өөртөө дурлуулах хэрэгтэй ч гэж яах шиг сүүлдээ бүр Риса отоныг яагаад ийм жижигхэн юм бэ даргаатай юм гэд уурлаад идэг. Гэтэл отоны Рисад Валентин зусарын бэлэг гээд Умибазугийн тоглолтын тасалбар өгдөг. Умибазугийн тоглолтыг үзнэ гээд хоёулаа бөөн баярлдаг. Риса отоныг харагдахгүй байхаар нь хаана байгаа юм бол доо гэд нэлээд санаан зовж байгаад Накаогоос асуухад отоны ханиад хүрээд халуураад ирээгүй байдаг. Рисач удахгүй Умибазугийн тоглолт болно гэд санаан зовоод идэг. Түүнийг нь мэдсэн найзууд нь шахсаар байгаад Рисаг отоныг эргүүлэхээр болдог. Риса отоныгийн үүдэнд нь ирээд сандарч хонхыг нь дарахад отоныгийн ээж онгойлгож өгдөг. Араас нь эгчин нохой нь гарч ирээд Рисаг отоныгийн найз охин гэд андуураад бөөн баярлдаг.
Отоныгийн өрөөнд ирэхэд Отоны нэлээд өвдсөн бололтой харагддаг. Гэрийнх нь Отоныг Аз-чан гэдгийг сонссон Риса Отоныг шолоод л байдаг. Тэгтэл ээж ихч хоёр нь цай торт оруулж өгдөг бөгөөд тэгтээ Отонид чи үнсгэд хэдэн сантиметр дутхандэ гэсээр л гардаг. Яагаад торт байгааг нь асуухад Отоныгийн төрсөн өдөр байж таардаг. Отоны би Умибазугийн тоглолтод очиж чадахгүй ганцаараа яваарай гэхэд нь Риса тэгвэл би ч гэсэн явахгүй чамгүй бол уйтгартай гэдэл тэгснээ гинэт Рисагаас хизээ надад сайн болсон гэд ярилцаж байгаад Отоны асуудал нь надад л байгаа. Өрөөндөө чамтай хоёулахнаа байгаа мөртлөө яагаад юу ч мэдрэхгүй байгаа юм бол гэхэд нь Риса нилээн ойрцноо. Би тийм царай муутай гэж үү гэхэд нь Отоны халуунтай байсан болохоор тэрүү үнсээд авдаг. Умибазугийн тоглолтоор Отоны ч эдгрээд эртэл эсэргээрээ Риса ханаад хүрсэн байдаг. Гэтэл Отоны жүрж идэж байснаас хойш үйл явдлаа санахгүй байна гэд хээв нэг хэлжээдэг. Риса ч бөөн уур. Хичээлийн шинэ жил эхэлж бүгдээрээ нэг анги болцсон гэд Нобу-чан баярлаад Рисад хэлэхэд Риса ч бөөн гутарсан хүн. Рисаг яагаад гуниглаад байгааг нь юу ч мэдэхгүй. Харин Риса миний анхны үнсэлтийг буцаагаад өг гэд л уурлаад байдаг. Рисагаас яагаад ийм ууртай байгаа талаар нь бас Отонытэй ямар нэг юм болсон юм уу гэх мэтчлэн асуухад Риса өөрийгөө яаж ч харсан сэтгэл татам биш л дээ гэд зогсож байхад нь өндөр царайлаг залуу зөрдөг. Тэгснээ их ийдгээр яасан бэ? Энэ үрчлээ чиний хөөрхөн царайг муухай болгоод байна гэд л явдаг. Риса бараг дурлах шиг болдог. Тэгтэл Нобу-чаны царайг л харчихал та. Чихөөц нь хүрээд ангидаа ороод байж хат нь багш нь дахиад л Риса Отоны хоёрыг ангийн дараагаар сонгодог. Дахиад өөр мэдээ байна гэдэг нь шин туслах багштай болсон байдаг. Тэгээд түүнийгээ танилцуулахад нь түрүүний зөрдөг ээлдэг залуу байдаг бөгөөд түүнийг Майти гэдэг. Ангийнх нь бүх охтууд бас шохорхоод байдаг. Отоны Рисад Умибазугийн альчуурыг өгөхөд Рисач бөөн баярлаад авдаг. Яг л Отонид уурлахаа болцсон юм шиг. Тэгснээ Отоны бас чамайг баярлуулах амархан юм аа гэж хэлээд авдаг. Майтиг хичээл зааж байхад нь охтууд шүтээстэй. Харин хөвгүүд эмгтэй хүн шиг үстэйгээд л нэг л дургу байгаад идэг. Отоны унтаж байхаар нь Майти чихэнд нь шивнээд чихрүүн үлээхэд Нобу-чан Отоны хоёрын чихөөц нь хүрээд бөөм болдог. Рисаг ангидаа ганцаараа юм хийгээ сууж яхад нь Отоны ч орж ирээд хүч алгаа гэсээр юм ярьж яхад нь Риса Отоныг чиж сакс тоглохдоо шал өөр болох юм аа гэхэд нь Отоны баярлаад ангираад идэг. Тэгснээ гинэт Майтиг ярьсан чинь Отоныгийн чихөөц нь хүрээд байж яхад нь Риса шолоод байдаг. Тэгтэл Отоны чамд Майти таалагддаг юм уу гэж Рисагаас асуухад нь Рисач тийм гэдэг. Тэгтэл Отоны бас санаа тавьд байгаа бололтой бити тэр чин шалгиштэй л гэж юм. Тэгтэл Риса түүнийг нь зөвхөн намайг л хайрлах гэж байгаа мүү гэд л баярлаад байдаг. Нэж гинэт юу болсноо санчлаа гэд хоёулаа ийм ойрхон байсан. Тэгээд чиний үсэн дээр будаан алдсан байгааг харж агаад гинэт толгой эргээд унтсан гэдэг. Тэгтэл Рисач уурлаад түүнийг үнсээд авдаг. Отоныч гайхаад яаж ийна гэхэд нь Риса би ууг нь хичээсэн чамайг татгалсны дараа ч гэсэн хичээгээл байсан. Гэхдээ юу ч өөрчлөгдөхгүй юм гээд уйлаад гараад гүйдэг. Энэ хүртэл үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Намайг дэмжиж лайк, subscribe дараарай. Дараагийнхаа ангиар уулзлаа. Түр баяртай.